Төв банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах болсон гол зорилго буюу цаашд стратегийн нэг чухал юу гэж харж энэ өөрчлөлтүүдийг оруулсан байна. Тэгэхээр Төв банкны тухай хууль бол ерөнхийдөө 96 онд бол яг бие дааж Төв банкны тухай хууль гарсан. За тэрнээс хойш бол ганц нэг жижигхэн л өөрчлөлт орж ирсэн учраас их том өөрчлөлт ороогүй. Ер нь баг шинжлэгдэж байгаагүй. За яг сая бол ингээд одоо Монгол банк төслөө ягаад их хурлын гишүүдээр өргөн бариулсан байгаа. Тэгэхээр Төв банкны тухай хуулийн одоо бүрийн ингэж шинжилгээгүй бас нэг шинжилгээгүйгээр нэмэлт өөрчлөлт болохоор бас тийм бага өөрчлөлтүүд л одоо орж байгаа л доо. Гэхдээ бол нэлээд тийм ач холбогдолтой их чанарын өөрчлөлттэй ийм нэмэлтүүд орж байгаа. За нэгдүгürt бол одоо Төв банкны үндсэн зорилгыг өөрчилъё. За үндсэн зорилго маань өөрөө ингээд төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэсэн ийм ерөнхий залт байдаг. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг өөрөө аль талаас нь яаж ойлгох нь гэдгээс их хамаарат өөрөө их тийм бүдэг юм уу ерөнхий ийм зорилт болдог. Бусад одоо өнөөдөр ингээд олон улсын жишгтэй нийцүүлээд бусад олон улсын Төв банкныхаа үйл ажиллагаа зорилтуудыг харах юм бол манайх бол ийм ерөнхий зорилттой. Энэ маань өөрөө тэр олон улсын хурал зуулаа юм уу гадны шинжээчтэй уулзах явцад бол их ажиглагддаг л да. Ягаад танаа энэ Төв банкны үндсэн зорилго бол бусдад адилхан биш байгаа ч гэдэг юм. Ягаад ийм ерөнхий байгаа юм. Эсвэл энэ ерөнхий байна гэдэг чинь Төв банкны бие даасан хараад бус байдал ч бас их тийм тааламжтай биш үсттэй ч гэдэг юм. Ийм янз янзын байдлаар асуудал яригддаг. Тэгээд энэ үүднээсээ Төв банкныхаа үндсэн зорилтыг бол их тодорхой болгоё. Яг бусад улсын Төв банктай адилхан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлж ажиллая гэсэн маягаар саналаа өргөн барьсан байсан. За тэгээд хурал дээр бол нэлээд их маргаан дагуулж тэгээд ерөнхийдөө бол нэг юм ханштай холбоотой хэсэг нь байхгүй болчлоо ч гэдэг юм. Бигдэг байдлаас л одоо их хурлын гишүүд хандаад хуучин байдлаар нь болгож байна. За мэдээж ханштай холбоотой хэсэг бол Монгол банкны хувьд бол бас мэдээж бас харж явах, хянж байх зорилт бол мөн. Гэхдээ шууд өөрөө ханшийг барина гэж бол хэлэхэд бол төвхтэй. Яг гэвэл ханшийг ингэж өөрийн ингэж одоо тогтвортой хэмжээнд байна. Ханшийг бүр хянж явна. Ханшны зохицуулалттай байна гэдэг бол өөрөө тодорхой нөхцөл шаардлагыг хангаж ээж ингэж бас амлалтдаг өгдөг ийм зорилт болоодаг л ийм л зүйлэлтэй. Жишээлбэл одоо ханшийг одоо тодорхой хэмжээний их валютын нөөцтэй болсол ингээ ханштай болдог. Эсвэл ямар нэг эдийн засгийн ийм одоо бүлэглэл одоо Европын холбооч гэдэг юм юмтай хамт байж байгаа нөхцөлд бол ханшийг бол өөрөө ингээ хатуу барихаар хийж болно. Одоо жишээлбэл одоо манай өмнөд хөрш байна. Хятад тэгэхээр чинь энэ бол ханшны хатуу дэглэмтэй. Тэгээ угаасаа ингээ зарласан ханшаар ингээл явж байгаа. Тэгэхээр яг энэтэй адилхан бүр валютын нөөцтэй ч юм уу ийм хүчрэг болж ажиллаж чадхаас шүү. Монгол шиг юм жижиг улсын хувьд бол их төвхтэй. Хоёрдугаар тэгвэл одоо энэ ханштай холбоотой гадаад худалдаа байд юм уу төлбөрийн тэнцлийн үйл ажиллагаанд Монгол банкнд бол их хамааралгүй. Монгол банкн дээр бид хэд өнөөдөр бол зүгээр статистик судалгааныхаа газар дээр төлбөрийн тэнцлийн статистикийг гаргаж байгаа учраас л ханштай холбогдоод байгаа болохоос яг ханшны өнөөдрийн одоо валютын гадагшлах юм уу дотогшлох урсгалтай бол Монгол банк ямар нэг ямар холбогддог учраас өөрөө энэ ханшны бодлогыг барьж авах нь өөрөө бас Монгол банкны яг үндсэн үйл ажиллагаа биш. Хоёрдугаар тэгвэл бас их эрсдэлтэй ханшны ингээд хатуу дэглэмтэй байна гэж зарлах нь өөрийнх эрсдэлтэй. Ялангуяа тэр 1990-ад оны сүүлээр 97-98-нд бас Азийн хямрал байдаг. Азийн бүр валютын хямрал гэж ярьдэн шүү дээ. Энэ хямралаар бол ингээд хатуу ханшны бодлоготой улсууд хамгийн их өртсөн. Хамгийн их одоо хямарсан, хамгийн их хүндэрсэн байдаг. Тэрнээс гадна бас энэ Англи улс байна. Англи өөрөө бас нэг нэлээд тогтвортой ханшны бодлого байрна гэж амласнаас болоод одоо бас ханшны товтлогоонд орж исэн. Одоо хүмүүс бол сайн мэддэг чинь Жорж Сорос гэдэг нэг одоо Унгарын том хөрөнгө оруулагч одоо бизнесменийг тэгээд айгүйх ханшнаас их орлого олсон гэдэг. Яг энэтэй адилхан юм дайралтанд өртөх магадлал бол өндөр л байдаг л та. Энэ утгаараа бол өнөөдөр ингээд ханшийг ингээд хатуу барьж явна гэж бол Төв банк бол зорилго болгох ёсгүй мал гэж хэлэх гээд байгаа тийм. Өшөө бол Төв банкны засаглалтай холбоотой их томоохон шинжилгээ хийж байгаа. Төв банкны өнөөдөр гаргаж байгаа бодлогын шийдвэрүүд бол зөвхөн нэг хүний шийдвэрээр гардаг. Тэгэхээр Төв банкн дээр байдаг их онцгой эрх мэдэл бол зөвхөн нэг хүнд л байна л гэж ойлгохдохоор өнөөдрийн бүрдэж байгаа хуулиар тэгэхээр олон улсын жишгт бол мэдээж хамтын удирдлагын жишгмаар хамтдаа бөөнөрөө ярьж ээж одоо хамт олон шийдвэрээ гаргах нь зөв гэдэг энэ хандлага жишг бол угаасаа давмгаалцсан байгаа. Тэр ч утгаараа гадны ялангуяа өндөр хөгжилтэй улсуудын төв банкуд бол бүгдээрээ ийм бодлогын зөвлөлттэй байдаг. Мөнгөний бодлогын шийдвэр бол дандаа хамтын шийдвэр маягаар гаргаж байдаг. Энэ үүднээсээ одоо мөнгөний бодлогын хороотой бай. Ингээд мөнгөний бодлогын хорон дээр шийдвэрээ гаргаж хэн шалгалтын хороотой бай. Хэн шалгалтын хорон дээр санхүүгийнхаа тогтвортой байдалтай холбоотой шийдвэрүүдээ гаргаж яхаар хуулийн төсөлд оруулсан байгаа. За энэ залт маань ерөөхдөө дэмжигдээд явж байгаа.
За өшөө бас 2008 оны дэлхийн нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямралаас хойш одоо бүх улсууд бол санхүүгийнхаа системийн тогтвортой байдлыг хангах үүднээс олон өөрчлөлтүүдийг хийж байгаа. Бодлогын арга хэрэгслүүд бас их өөрчилж байгаа. За тэгээд дээр нь зөвхөн макро бодлого, за микро бодлого хоёроо нийлүүлээд макро зохистой бодлого гэдэг юм шинэ бодлогын арга хэрэгслүүдийг гаргаж ирсэн. Энэ үднээсээ бас Төв банкны хууль дээр мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх явцдаа ийм бодлогын арга хэрэгслүүдийг бас оруулж өгье. Энийг хуулийнхаа зохицуултан дээр хийж өгье гэдгээр шинжилтүүдийг хийсэн байгаа. Өшөө нэг зарчмын шинжилт бол одоо санхүүгийн салбарын хэрэглэгчийн одоо эрх ашигыг хамгаалахын асуудал бол ерөнхийдөө Монгол улсад баг хоцрогдсон, хаягдсан энэ зүйл байсан. За энийг бас олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжийн дагуу бол одоо ийм санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах энэ асуудлыг Монгол банк өөр дээр авъя, өөр дээр бас нэгж ажилуулъя. Энэ ажлыг бол өөрийнхөө зохицуулалтанд оруулж явахаар залтыг бол тусгаж өгсөн байна. Энэ хууль одоо хичнээн хувьтайгаар одоо шинээр орсон зүйл залтуудыг дэмжигдээд байгаа. Тэгээ яг хуульд бол бас нэлээд биднес бол зарчмын томоохон өөрчлөлтүүдийг хийхээр хуулийнхаа төслийг өргөн барьсан байсан. За энэ маань ч гэсэн бас тодорхой хэмжээний бас шүүмжил дагуулсан. Одоо хүмүүс бол сайн мэдж байгаа. Ялангуяа зарим нэг их хурлын гишүүд бол одоо бараг наад чинь 50%-аас илүү өөрчлөлт орсон байна. Тэгэхээр бол наад чинь нэмэлт өөрчлөлт биш ээ. Шинжилсэн найруулга байна. Хэрвээ шинжилсэн найруулга гэдгээр явах юм бол ингэж явж болохгүй. Хуулийн тухайн хуулийн дагуу өөр замаар явах хэрэгтэй ч гэдэг юм уу. Эсвэл хэрвээ та нар ингэж шинжилсэн найруулга байхаар ийм өөрчлөлтийг нэмэлт өөрчлөлтөөр оруулж байгаа бол одоо буцааж татаж авах хэрэгтэй гэсэн маягаар их л бас л нэлээд тийм төвхтэй замаар л бидэд явсан л да. Тэгэхээр ингэж явж байгаад бас нэлээд олон залтууд хасагдсан. Мэдээж тийм шинжилсэн найруулгын хэмжээнд хүрэхээр тийм олон өөрчлөлт байгаагүй. Тэгэхдээ нэлээд хэмжээний томоохон өөрчлөлт байсан. Бараг 40 гаруй хувьтай өөрчлөлтүүд байсан. Одоо бол ерөнхийдөө нэг бараг 20 хүрэхгүй хувийн өөрчлөлттэй болж байна л да. Тэгэхээр ерөнхийдөө Монгол банкнаас анхны оруулж ирсэн төслөөсөө бол 50% явж гин гэж ойлгож байна. За мэдээж бид хэд бол айлхаар нөгөө ингэж хасагдж байгаа ч гэсэн одоо нэлээд тийм найруулгын шинжтэй зүйлүүдийг бол заавал бас ингэж одоо маргаан дагуулсан байж ингэж оруулах хэрэггүй хуучнаар нь явчих. За мэдээж нөгөө олон улсын жишгт хүрэхээр өнөөдрийн Монгол улсын төв банкыг олон улсын төв банктай жишгүүц зэрэгцгүүц тийм хэмжээнд авчихаар хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг оруулж санал авчихсаас тэр тал руугаа илүү их анхаарсан. Тэгээ тэр үүднээсээ ч нэлээд тийм тал руу нь холбоотой одоо саяны мөнгөний бодлогын хорооч байт юм уу, макро зохистой бодлого байт юм уу, одоо тэр санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах энэ асуудлуудаа бол авч үлдэж чадсан, хамгаалж үлдсэн байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол хэрвээ хэдийгээр 50% өөрчлөлттэй хууль маань батлагдах ч гэсэн тодорхой хэмжээний одоо Монгол банкны үйл ажиллагаанд дэвшил авчирна. Монгол банкыг бол одоо бас төв банкны одоо байгууллага институт гэдэг утгаар нь олон улстай жишгүүц тийм хэмжээний институт болгож чадхаар тийм өөрчлөлтүүдийг хийж өгч чадж байгаа л гэж хэлээ. Төв банк үндсэн зорилттой өмнө тогтвортой байдал руу чиглүүлэхээр ингээд зорсон боловч хуучнаараа ингээд үлдэхээр болох нь л дээ хэрэг эцэг зүйлээр маргаж батлагдчих юм. Тэгэхээр хуучнаараа одоо явал дахиад одоо энэ эдийн засгийнхаа нөхцөл байдалтайгаа ингээд харахад ямар хөө зүйл зураг харагдах. Тэгэхээр бол энэ үнийн тогтвортой байдлыг энэ төв банкны үндсэн зорилго болгоё гэдэг энэ анхны одоо энэ санал маань өнөөдөр яг өнөөдрийн саяны одоо энэ шинэ нэмэлт өөрчлөлтөөр оруулах гэдэг өнөөдөр тавигдсан санал биш ээ. Энэ бол урд нь бас 2 3 удаа их хурлаар орж исэн 2 3 удаа ингээд буцаагдж исэн л да. Одоо л тэр жишгээр л одоо бас ингээд буцаагдж байна. Гэхдээ нэг өдөр нэг Монгол улс чинь өөрөө ингээд энэ дэлхийн энэ одоо хөгжилтэй мөр зэрэгцээд ахлах нь дэлхийн төв банкудтай хамтраад одоо асуудлаа ярьдаг л хэмжээнд л очиж штэ угаасаа чөлөөтэй ярина. Тэр үедээ бол бид хэд ялтж авах өөрчлөлтөөс өөр замгүй болно л доо. Тэгэхээр тэр үедээ л тэр өөрчлөлт орох байх л гэж бодож байна. За яг хөө зүгээр өнөөдөр ингэж оруулж чадаагүйгээр ямар үр дагавар байна л гэж одоо асуусан хариулахад бол ерөнхийдөө бол мэдээж төв банкны одоо хараад бус бие даасан байдал бол бас бүрэнгүйц цааш хангагдаж чадахгүй болно. Хоёрдугаарт гүйл мэдээж нөгөө зорилго маань өөрөө бүүдгэр юм чинь. Тэгэхээр бүүдгэр зорилттой үед бол яг нөгөө байга онсон ийм зөв бодлого хэрэгжих жоохон төвхтэй л байх бах. Гэхдээ яг Монгол банк өнөөдөр бидэд бол удирдлагын түвшин шинжлэгдсэн байна. Тэгээд дээр нь одоо энэ олон улсын хөтөлбөртөө ингээ явж байгаа үедээ бол ямар нэг эрсдэл юм гарах нь бол бага л да. Хоёрдугаарт гүйл мэдээж төв банк өөрөө институт болоод төлөвшөөд ингээ сайхан яг бие даасан байгууллага болж чадах юм бол одоо яг л дотор нь ажиллаж байгаа хүмүүс нь яг юу хийх, ямар зорилгоор ажиллаж байгаа бэлээ. Монгол улсыг одоо
мөнгөний бодлогоор яаж зөв одоо хөгжүүлэх үү, яаж дэмжиж өгөх үү гэдэг талаас бодлого нь өөрөө зөв байх юм бол заавал хуулийн дээр байгаа зорилтгүйгээр бол ажлаа сайн хийж чадах байх л гэж бодож байна. Үнийн тогтвортой байдлыг зорино гэдэг нь өөрөө ханшаа бас тогтворжуулахын боломж шүү дээ. Тэгэхээр бол өнөөдөр үнийн тогтвортой байдлыг одоо яаж хангаж чадж байна? Энийг яаж хэмждэм бэ гэсэн асуудал гарна шүү дээ. Тэгэхээр үн өөрөө тогтвортой байна гэдгийг биднээс яаж хэмжих вэ? Яаж энийг ингэж тогтвортой байна гэж үзэх вэ, үнэлэх вэ гэдэг. Тэгэхээр өнөөдөр бол нөгөө үнийг тогтвортой байна гэдгийг хэмждэг нэг л хэмжүүр байгаа. Тэр нөгөө нэг инфляц. За инфляцийг бол өнөөдөр Монгол улсын үндэсний статистикийн хороо гэж бие даасан байгууллага хэмждэг. Монгол банк өөрөө энийг хэмждэг. Тэгэхээр бол энэ Монгол банкны нөлөө гэж байхгүй. Тэгээд энэ харин үн тогтвортой байна гэдгийг тэр хөндлөнгийн байгууллага хэмжээд гаргаж ирдэг. Тэр хэмждэг юу нь бол одоо хэрэглээний барааны одоо ийм сакс гэдэг юм байдаг. Тэгээд 320 гаруй нэр төрлийн бараа ажил үйлчилгээг тэн дотор багтаагаад тэр 320 гаруй нэр төрлийн бараа ажил үйлчилгээний ерөнхий үнэ хаашаа хөдөлж байна гэдгээр л энэ хэмжигддэг. Тэгэхээр нөгөө хэрэглээний барааны үнийн индекс гэдгээр тэр зүйл маань гарч ирж байгаа. Тэгэхээр ингээд гараад ирэх юм бол энэний бараг 60% нь дотоодын бараа, 40% нь импортын бараа гэдэг л да. Тэгэхээр энэ индекс маань инфляц маань индексээр тооцож байгаа инфляц маань нэр өндөр байвал юунаас шалтгаалж байна гэдэг нь гарч ирж штэ. Тэгэхээр мэдээж энэ индексийг энэ үнийн тогтвортой байдлыг хангана гэж Монгол банк үүрэг авсан юм чинь тэрэн дотор нэг 40% бараа ажил үйлчилгээ нь импортын бүтээгдэхүүн бараа ажил үйлчилгээ багш. Тэгэхээр тэр импортын бараа ажил үйлчилгээ чи өөрөө ханшнаас их баралтай шүү дээ. Ханш өөрөө ингээд муудаад ах юм бол тэр импортын барааны бүтээгдэхүүний үн өсөд байна гэсэн үг шүү. Тэгэхээр бид хэд үнийн тогтвортой байдлаа бас тодорхой хэмжээнд алдна гэсэн үг. Энэ утгаараа хэрвээ ханш нь өөрөө тогтвортой ах юм бол үн тогтвортой байх бас нэг нөхцөл учраас нэг талаараа биднес үнийн тогтвортой байдлыг хангана гэж хэлж байгаа маань нөгөө талдаа бас ханшны тогтвортой байдлыг хангах зорилтыг давхар бас өөрөө авч явж байгаа гэдэгтэй адилхан л та. Мэдээж нэг барааны үн өсөх тэр сагсанд байгаа нийт барааны өсөх хоёр чинь харьцангуй ойлголт. Тэгэхээр ганц нэг барааны үн дээр бол мэдээж эрэлт нийлүүлэлтийн шалтгаанаар өсөх боломж байна. Тэгэхээр нийтдээ нөгөө бараа өөрөө өсөхгүй байна гэдэг чинь суур инфляц маань өөрөө тогтвортой байна гэж чадвал үн тогтвортой байж чаднаа л гэж хэлэх гээд байгаа. Хоёрдугаар тэгвэл ханш маань өөрөө эдийн засгийн суур нөхцөл шалтгаанаас болоод одоо миний сайн хэлж байгаа шиг бүх нийтдээ эрэлт нийлүүлэлтээс болоод өсөж явах юм бол мэдээж нийтдээ үнийн нөгөө индекст чинь нөлөөлнө шүү дээ. Тэрэн дээр бол Монгол банкны мөнгөний бодлогын арга хэмжээ нь бол шууд чиглэгдээд явчихна. Өшөөгөр зүгээр ханшин дээр нь эдийн засгийн суур нөхцөл шалтгаанаас хамаарахгүйгээр нэг цохомл маягаар одоо үн хөөрөгдөх маягаар ханш хөөрөгдөх маягаар үйл ажиллагаа болох юм бол Монгол банк төрөлдөргөө бас өөр арга хэрэгслээр энэтэй тэмцэж чадна. Тэр нь маань нөгөө бид хэдийн 7 хоног болгон нөгөө банк хоорондын валютын зах дээр нөгөө интервенц хийж байгаа энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх юм бол ийм сөрөг нөлөө бол гарч чадахгүй чаднаа л гэж хэлсэн. Одоо банкны тухай хууль орох гэж байна. Тэгэхээр энэ удаагийн банкны тухай хууль орж байгаа нэмэлт өөрчлөлт нь болохоор эрсдэл суурилсан хянаш шаардлагыг нэмээд авч үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ заалтынхаа энэ шалгалтыг хийх болох хийх зорилго хийх болсон шалтгаан шаардлага гэдэг юу гэж харж байна. Тийм. Тэгэхээр өнөөдөр бол одоо Монгол банкны одоо хэн шалгалтын үйл ажиллагаа бол ерөнхийдөө гүйцэтгэлийн хэн шалгалт хэлбэрээр явж исэн. Манайхаас одоо ингээд байцаагч нар, улсын байцаагч нар банкуд дээр очдог шалгадаг. Тэгээд гарсан үр дүн дээр нь л хэн шалгалт хийж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо та нар ийм зээл олгосон байна. Энэ зээлийн чинь тэжнээ нь одоо чанаргүй болцсон байна ч гэдэг юм уу. За та нарын гадаад валютын худалдах үйл ажиллагаанд ийм байна, ийм хэмжээний гадаад валютын нөөцтэй юм байна. Энэ нь ингээд одоо эн чинь өөрөө одоо цаг хугацааны хувьд бол одоо нөгөө зөв байна уу, эрсдэлтэй байна уу, эрсдэлгүй байна уу гэдгийг дандаа нөгөө байгаа үр дүн дээр нь онцлогоо хийгээд тэгээд арга хэмжээг авч явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө ерөөхдөө хоцрогдсон. Олон улсад бол дандаа урагшаа харсан хэн шалгалт болсон. Ирээдүйд учрах эрсдлээс нь хамгаалдаг болсон. Одоо жишээлбэл юмтай зүйрлэх юм бол одоо эмч үзчихэд одоо та ийм л өвчтөй байна гэдэг маягаар одоо ингэж эмчилнэ гэдгээр биш. Одоо таны ингээд амьдралын хэв маяг чинь ийм байна. Одоо таргалалтай байвал одоо ийм эрсдэлтэй байдаг гэдэгтэй адилхан өвчлөн сэргийлэх маягаар одоо банкны үйл ажиллагаа нь өөрөө юун чиглэсэн байна? Том зээлд байх юм бол том эрсдэл байна уу? Эсвэл нийт үйлчлэг байх юм бол ямар байна уу? Тэгээд дээр нь илүү их гадаад валютын үйл ажиллагаатай байх нь уу? Гэт бүх талаас нь эрсдлийн бодоод танад ийм эрсдэл учрах юм байна. Энэ эрсдлээс ингэж сэргийлэх ёстой гэдэг маягаар хэн шалгалттай болж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө
ерөнхийдөө олон улсын аргачлалын хувьд бол бүр орчин үеийн тэр аргачлалын шилжихээр л хуулиндаа зохицуулт хийж байгаа гэж ойлгож байна л да. Энэ банкны удирдлагуудтай холбоотой эрх мэдлийн асуудал дээр бас нэлээд эмзэглэж явах шиг байсан. Тэгэхээр үүнийг яг хэрхэн яаж шийдэж өгөх гэсэн. Үүнийг шийдэх ба шаардлага нь бас яг юу байсан. Тийм тэгэхээр яг өнөөдөр нөгөө нэг хувь нийлүүлэгч гэж байдаг. Банкны одоо хувь нийлүүлсэн одоо хувьцаа эзэмшигч юм хөрөнгө оруулагч байгаа. Тэгэхээр энэ дээр бол угаасаа хинч банкны хөрөнгө оруулагч байж болно. Энэ нь бол нээлттэй байна. Тэгэхээр энд бол одоо барилгчин хүн одоо барилга барьдаг компани одоо тэгээд тодорхой хэмжээний орлого олцоод энэ илүү олсон орлого өөр бизнес тиймээр ингээд банкны хувьцаа авч болно. Уул уурхайн компанид хүн авч болно. Хинч энэ хувьцаа эзэмшиж байж болно. Энэ дэр бол ямар нэг хаалт ч юм хязгаарлалт байхгүй. Өмчлөгчөөс гадна өмчлөгч өөрийнхөө нөгөө өмчлөлийнхөө ирэхээр банкаа удирдах ёстой шүү дээ. Тэгэхээр банкны өдөр тутмын үйл ажиллагаанд нь ордог тэр тууз гэж байдаг. Төлөөлөл удирдсан. Тэр туузад харин ямар хүмүүс байх вэ? Банкны өдөр тутмын үйл ажиллагаанд хамааралтай тэр гол шийдвэрийг гаргаж байгаа тэр байгууллага өөрөө ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байвал зохистой вэ гэдэг талаас нь жоохон тийм чангаруулсан ч гэдэг юм уу? Нэлээд тийм шаардлага өндөрсгсөн зүйл орж байгаа. Тэр нь бол туузын гишүүдэд бол аль болохоор банк санхүү, хууль гэдэг юм уу нөгөө өнөөдрийнхээ эдийн засгийн банкныхаа үйл ажиллагаанд хамааралтай тийм мэргэжлийн хүмүүсийг илүү байлгая. Бас тодорхой туршлагатай улсуудыг байлгая. Одоо тодорхой ажиллаж исэн ийм хүмүүс байх ёстой гэдэг шалгуур үзүүлэлтийг л нэмж тавьсан. Энэ нь өөрөө нөгөө нэг бас буруу ойлголт төрүүлж байгаа юм уу? Эсвэл тэрийг хуулийг одоо буруугаар ойлгосон маягаар юм шүүмжил гарч байгаа л да. Заавал банк санхүүгийн хүн банкны эзэн байх ёстой юм уу ч гэдэг маягаар. Тэгэхээр биднээс банкны эзэн бол хинч байж болно. Зөвхөн өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хамааралтай гол шийдвэрийг гаргадаг туузын гишүүд нь өөрөө тодорхой шалгуурыг хангасан байх ёстой гэдгээр ийм шалгуур л орж ирсэн байна. Одооний ингээд нөхцөл байгаа байдлаас харахад ихэнх банкуд дэрэгдээ одоо үйл хөдлөх хөрөнгөцтэй тий одоо компанитай байх юм асуудал гарч байна. Гэтэл олон улсын банкуудын хувьд одоо энэ бол бас байдаггүй асуудал. Тэгэхээр энэ хууль тараас охин компани асуудлыг бас зохицуулахаар оролцсон шүү дээ. Тэгэхээр энэ зүйл залхыг хэр их маргаанд оруулж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол банкны бизнес бол одоо олон улсад ч тэр манайд ч тэр дангаараа хийдэг бизнес биш болсон байна л да. Олон улсад бол одоо ялангуяа тийм банкны нэгдэл гэдгээр явсан байна. Банкны дээр өөрөө толгой компанитай болсон байна. Тэр толгой компани өөрөө банктай байхаас гадна өөр бусад бизнесүүтэй байна л да. Олон улсын жишээ байна. Дээр нь банк өөрөө бас зарим компани, толгой компани, өөрөө охин компанитай болох юм жишээнүүд гараад ирсэн байна. Жишээлбэл одоо бизнесүүдээ өөрөө хуваарлаад хөрөнгө оруулалтын хэсгийн хөрөнгө оруулалтын даатгалтай бизнес холбоотой хэсгийн даатгалтай ч юм үнцастай холбоотой хэсгийн үнцастай болгоод ингээд өөрөө доор охин компанитай болоод нэлээ ингээд банкны бизнес маань өөрөө их олон тишээс салбарлаад төрөлжөөд эхэлсэн байна. Тэгээд дээр нь эзэмшлийн хувьд өөрөө долоотой байж болно. Банк өөрөө охин компанитай, өөрөө толгой компани болж доор охин компанитай байж болохоор ингээд ийм банкны бизнесийн харилцаа нь өөрөө олон улсад ийм янз бүрийн хэлбэрээр болоод энд нь заавал зохицуулт орж хэрэгтэй болж байна. Тэгэхээр Монгол банкнаас тавьж байгаа энэ шалгалтын зөвхөн тэр банкыг очиж шалгаад байх юм уу? Банк нь өөрөө эрүүл байж болно. Гэхдээ банкны тэр толгой компани бизнес өөрөө бас эрсдэлтэй болж эхлэх юм бол тэр эрсдэл нь өөрөө банкныхаа бизнест нөлөөлөх магадaltaй гэдгээр нөгөө миний түрүүчээс эрсдлийг одоо хардаг, урагшаа харсан хэн шалгалт гэдгээр энэ нөгөө нэгдлийг банкны нэгдлийг хэн шалгахар болж байгаа. Тэгэхээр зөвхөн банкын шалгаад зогсохгүй банкны толгой компанийг шалгахаар энэ хуулийн зохицуултын хуулинд орж өгч байгаа л да. Нэгдлийн хэмжээний болж. Тэгэхээр энэ маань өөрөө бас одоо зарим хүмүүсийн хувьд бол бас буруу ойлгогдоод зөвхөн банкныхаа шалгалтаас гадна өшөө бүр банкны биш бизнесийн юм хянах гээд байгаа юм шиг ийм ойлголтыг л төрүүлээд байна л да. Тэгэхээр бидэд бол тэрийг хянах гээд байгаа юм биш. Тэнд ямар эрсдэл гарч ирэхийг л урьдчилж харах л зорилготой л гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ хуулийн төслөөс ялангуяа банкуд юу ч хараад байна гэхээр хян шалгалтаа чангатгаснаа төр банкуудыг бас өөртөө авах ийм оролдлого бас байна гэсэн өнцгөр бас олон нийтийн тайлбаруудыг хүргээд байна. Тэгэхээр бол ийм зорилго багхгүй. Тийм мэдээж одоо банкны дотоод бизнест бол Монгол банк ерөөс хутгалддаг. Чи тийм хүүгээр зээлээ олго, тэр хүнд зээлээ олго, тийм салбарт зээлээ олго гэж тийм ерөөс оролцдоггүй. Миний түрүүч хэлснээр эрсдлийг л яах үднэс одоо нэг зээлдэж олох. Зээлийн чинь хэмжээ иймээс хэтэрч болохгүй шүү. Хэрвээ чаны зээлийн төвлөрөл ийм өндөр байх юм бол ийм эрсдэлтэй учраас ийм хязгаарлалтанд орох нь байх шүү. Дандаа л эрсдлийг урьдчилан сэргийлэх хамгаалах үүднээс л ингэж явж байгаа л да. Нэгдүгürt нь.
А хоёрдугаарт нь бол угаасаа банкны өөрийнх нь одоо эргэлдүүлж байгаа мөнгийг харах юм бол тэрний 10% нь л банкны мөнгө, банкны эзэдийн мөнгө. А 90% нь бол харилцагч нөгөө олон нийтийн мөнгө шүү дээ. Тэгэхээр тэр банкны тэр олон нийтийн мөнгийг эргэлдүүлж байгаа газар бол бүр илүү л хяналт байх ёстой гэсэн л тийм зарчим байдаг шүү дээ. Тэгэхээр тэр банкыг одоо өөрчлөн байгуулах гэж байна уу, бүтцийн өөрчлөлт хийх гэж байна уу? Одоо тэр банкыг өшөө яаж өөрчлөлт сайжруулах гэж байна, яаж доктортой болох гэж байна гэдэг арга хэмжээ чинь өөрөө тэр банкны эзнийг хамгаалах арга хэмжээ биш. Эсвэл тэр банкны эзний имийг булааж авах гэж арга хэмжээ биш. Олон нийтийн мөнгийг л аюулгүй байх, олон нийтээс банкнд итгэлийг л нэмэгдүүлэх зорилгоор л авч байгаа арга хэмжээ л. Ийм л зүйл. Тэгэхээр ийм хардлага, энэ бол хардлага л гэж хэлэх гээд байна л да. Тийм бас магадгүй энэ хуулиар одоо жирийн харилцагч бий тухайн банкны хувьцаа эзэмшигч болж орох боломжийг яаж нэгсэн бэ? Ерөнхийдөө бол одоо өнөөдөр бол манад үйл ажиллагаа явуулж байгаа банк 14 банк маань өөрөө дандаа дотоодын банкуд л да. Гадны банк нэгдүгürt байхгүй байгаа. Энэ бол одоо тусдаа хуулиар зохицуулах их хурал дээр одоо бас яригдж байгаа. А хоёрдугаарт бол бас энэ банкуд маань өөрөө дандаа хаалттай компани хэлбэрээр явж байгаа. Олон нийтэд хувьцаагаа нээлттэй болгоогүй байгаа. Тэгэхээр би тэд аль болохоор ер нь бол бас тэр нээлттэй болох тал руу явж байгаа. Яг бол банк өөрөө олон нийтийн мөнгийг эргэлдүүлчихэд банк өөрөө яг олон нийтийн байж болохгүй байл гэдэг талаас нь л явж байгаа. Тэр утгаараа төвлөрлийг бас яг бүр сааруулахаар тийм захиргааллын аргаар биш. Ерөнхийдөө төвлөрөл байгаа шүү гэдгийг хэлээд энэ нь бол аль болохоор бол одоо хувьцаа эзэмшигчийн зүгээс ч гэсэндээ ер нь аль болохоор задрах хэрэгтэй байгаамаа. Тийм учраас бол тэр банкны дээр толгой компаниг одоо хэдэн хувийн одоо хувьцаа хөрөнгө оруулалтын хэмжээ нь хэд байвал зохистой бай гэдэг талаас нь бол яг тийм хязгаарлалтын заалт байхгүй ч гэсэн ерөөхдөө ийм байх ёстой шүү гэдэг талаас нь чиглэл өгсөн маягаар бол хуулинд бол өөрчлөлт байгаа.